За бас Монгол улсын түүхэнд анх удаага ийм чухал мэтгэлцээ гэх найшин. Гэхдээ ямар тач урьдчилан бэлдсэн бос сэдвэр ингэж асуулт хариулт одоо өмнө нь орж ирээд мэдээл хийж гардаг байсан бол одоо бас тодорхой хэмжээнд асуултуудыг авж байгаад хариулж байгаа энэ шин дэг эхэлж байгаад баяртай байна. За тэгээд арга байхгүй хүн болгон татвартай холбоотой асуулт асууж байна. Энэ өөрөө юуг илэрхийлж байна гэвэл иргэд аж ахуйн нэгждэр төдий чинээ дарамт их байна л гэсэн үг. Тэр би нэг одоо нэлийн их давхцсан тул хувь хүний орлогын албан татвартай холбоотой асуулт асууя. За Павел Дуров гэдэг Телеграмын үүсгэн байгуулагч ингэж хэлсэн байлээ саяхан 7 сард байна уу. Байр, хоол, хувцснаасаа цаашаа илүү гарахгүй цалинтай хүн бол боолын хөдөлмөр эрхэлж байгаатай агаар нэг шүү гэж. Тэгэхээр та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Манай иргэдийн дийлэнх олонх нь хэдэн төгрөгийн цалин дундаж байгаад энэ гурван хэрэгцээнээс илүү гарч чадж байгаа юу? Хэрвээ чадахгүй байгаа бол энэ манай иргэд чи боолын хөдөлмөр тэрэндээ тохирсон одоо хөлс авж байгаа гэж үзэх юм биш үү? Тэгэхээр 100 мянган иргэд гарын үсэг зурцсан хуулийн төсөл улсын хурлын гишүүдээс 33 хүн гарын үсэг зурцсан байгаа. Тэгэхээр та энийг дэмжих үү? Нэгт. За хоёрт аж ахуйн нэгжийн албан татвар дахиад ярий. Манай засгийн газрын үед 4.10-ын шатлалтай татврын тогтолцоо байсан тий. Энийг хэрэгжүүлэх бодол байгаа юу? Одоо та бүгдийг хэрэгжүүлж байгаа бодлого нөгөө компаниудын чи улам жижиглэх энэ чиглэл рүү явж байна. Тэгэхээр уг нь бол компани одоо бүр хариулт өгч цаггүй болчихлоо. Энд хуулийн дээр яг ингээд цаг заасан болохоор хугацаа дуусчихж байгаа учраас боломжгүй болчих. 37 минут 30 секунд гээд энэ ч бүр ингээд дэгийн хуулийн дээр орсон учраас болохгүй боллоо. За баярмаа гишүүний асуултанд жиж хариулт өгье гэж ерөнхий сайд хэллээ.